Энэ утгаар тавьсан тэр аппарат юу вэ? Та нар харж ирсэн өмнө тэр нэг утасны аппарат ч тийм. Эргүүлж байгаа ярьдаг. Та 57 гэж холбооны аппарат тахгүй юу? Бос. Хэмнээ дурандаад зэрэг холбооны инженер хичээл бэлэн. Сонсох ташна. Ирэх нөхдийн амраг ирээ. За энэ хэсэг бол одоо Монгол улсын энхийг сахиулагчдын түүхэн нэг хэсэг болон байна. Манай хамгийн анх 2002 онд манай багш Ерөөл Цэнгэл хурандаа даваа гэдэг манай эмч анхны Конго улсад энхийг сахиулж ирсэн ихний энхийг сахиулж байгаа. Би бол энэ Исламын их сургуулийн цэгийг сургууль багт холбооны төгссөн. Тэгээ холбооны техникийн тусгай 7 жил багшилж ирсэн. Би төвдөө болоод одоо бол цэгийн сургуулийн сургалтад ажилладаг. Миний би 2010 онд Чад Төв Африкийн бүхнээр улсад явагдсан Минуркат ажиллагаанд штабын офицероор үүрэг гүйцэтгэжсэн. Үүний дараа 2013 онд Өмнөд Судан улсад явагдсан Армис энхийг дэмжих ажиллагаанд G6-гийн дарга буюу холбооны хэлтсийн даргаар ажиллаж байсан. За энэ малгай энэ зангаа хоёр бол би бас ингээд зүгээр зогссон байна тийм үү. Ингээд энхээс сахиулагчдыг нэгсэндээ дэлхийн нийтээр цэнхэр дуулгатан гэж нэрлэдэг. Энэ цэнхэр өнгөн доор цэнхэр малгайн доор нэгдэж өөр гүйцэтгэж их дэлхийгээ одоо цэнхэр тэнгэр шиг цэлмэг амгалан тайван байхыг ингээд бэлэгдсэн ийм сайхан бэлэгдлээ. За 2015-аас 17 оны хооронд бол Нэгдсэн үндэсний байгууллагын Төв штабт үндсэн ажлаар сонгогдсон анхны Монгол офицер болсон. Станц ашиглалтын алба гэдэг бол одоо үндсэндээ зүгээр ярих юм бол морзын хичээл гэсэн үг. Ямар нэг байдлаар электрон тэмцэл үүсээд бүх юм байх болохыг хамгийн сүүлд бол морзын алба үлдэн гэсэн үгнээс одоо болтол ашиглаж хэрэгжилж идэг. Иракийн нөгөө манай Монгол цэргүүдний үүрэг гүйцэтгэсэн байсан Чарли бааз гэдэг тэр баазын зургийг үнэхээр тахгүй юу? Энд чинь ямар үйл явдал болж ирснийг та нар сонсч ирсэн үү? Тэгээ 250 кг тэсрэг бодис агуулсан том ачааны машинтай террористууд манай энэ баазын орон талын хашаа руу мөрөхгүй гаднаас ирж явсан байхгүй. Ад заяа Самбуу Яндан гэдэг хоёр байлдагч маань үүнийг анх хаалж хараад ирж мөргөж нөгөө тесрэхээс өмнө нөгөө жолоочийг нь буудаж амнасан хөнөөгөөд 750 цэргийн албаа агч тэр бааз дотор байсан тэдний амь насыг хамгаалсан ийм том гавьяа байгуулсан байхгүй. Монгол цэргийн их дэлхийн энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа энэ үйл хэрэг бол одоо зөвхөн Монгол цэрэг гэдгээр харахаа зогсохгүй их дэлхийн цэрэг болсон гэдгээр бол бид нар бол үргэлж бахархаж түүгээрээ бол омгшиж явдаг.